Сайн байцгаана уу? Хамт залбирая. Сансар дургүй болон түн доторх бүхнийг бүтээсэн. Энэ дэлхийн бүх түүхийг өөрийнхөө төлөвлөгөөгөөр удирддаг ариун эзэн бурхан аамен. Мөнхөд сүрхээсүр аргагүйсэн биднийг та өрөвдөн хайрлаж хүний биетэйгээр энэ дэлхий дээр бууж ирээд Голготын толгойд дээр загалмай дээр урсгасан тусаараа бидний нүглийн бүх төлбөрийг та төлж бидний амсах ёстой байсан хараа шитгэлийг та бидний өмнөөс амсаж биднийг Есүсийн цар аварсан тэр агуу хайр нэгүсэлд чин сэтгэлээсээ талархаж байна. Эзэн бурхан минь, энэ дэлхий дээр амьдрах хугацаанд ариун сүнсний хамт байдаг энэ таны бий болох чуулган дотор та биднийг үргэлж сургаж, удирдах энэ чуулганаараа дамжуулан эзэн минь та өөрийнхөө хүслийг биелүүлдэгт үнэхээр их баярлалаа. Одоо энэ сайн мэдээг үүрээд дэлхийд даяар явж байгаа манай сайн мэдээ тарагч нарын гэр бүл нийтдээ 500 орчим хүн байгаа байлээ. Тэр хүмүүс танихгүй мэдхгүй газар сайн мэдээ тарааж чуулганыг босгон байгуулах ажлыг хийж байгаа. Тэдэнд олон хэцүү зүйл, олон хүнд зүйл, олон хавчлага тохиолдож байгаа ч эзэн ариун сүнс та тэднийг удирдах, тэдэнд тусалж, тэдэнд хүч чадал, мэрэгүү ухааныг өгч, зоригтойгоор бурхны хаанчлалыг өргөжүүлэн ажиллахтан та хамт байгаарай. Тэр хүмүүсийн ажлыг хийхэд юугаарч дутхгүй байлгаж, махбод болон сүнсний бүхэл ёроолыг буулгаж та дөрвөж өгнө. Яг энэ цаг мөчид күнжүүд байгаа 101 семинарын байранд сайн мэдээний үг тунхаглагдж байгаа билээ. Ариун Есүс Христийн загалмай дээр гүйцэлдүүлсэн тэр ажлыг өндөр тунхаглаж байгаа. Ариун сүнс минь та үгийг тунхаглаж байгаа бүх пасторуудын уруул ам, тэнд үг сонсож байгаа бүх хүмүүсийн чих сэтгэлийг та нээж өгөөд Бурхны үнний үг, Бурхны сайн мэдээний үгийг сонсоод Бурхны хүүхэд болж дахин дөрөх гайхамтай ажлыг бид нүдэрээ харахад та удирдах өгөөрэй. Өнөө өглөө бид хүн Бурхан таны үгийг сурах гэж таны үгийн өмнө ирлээ. Бидний сэтгэлийн үр талгыг та улам илүү нээж өгөөд мэрэгүү хаан хүч чадлаа та бидэнд буулгаж таны үгийг зүрх сэтгэлийнхаа гүнд шингэтэл ухаарахад та туслаарай. Үгийг тунхаглаж байгаа дутмаг илтгэгчийн уруул амыг эзэн минь та өөрөө удирдах өгнө. Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Amen.
За өнөөдөр ариун сүнсний талаар хамтдаа сурж үзье. Ариун сүнсээр дүүрэн бай гэж хэлсэнтэй. За бид нэр ариун сүнсээр дүүрэхийн тулд эхлээд ариун сүнс миний дотор эхлээд орж ирэх хэрэгтэй. Ариун сүнс бол гурлаар оршигч бурхны нэг нь. За энэ ариун сүнс хуушин гэрээний үед эзний сүнс, бурхны сүнс, ариун сүнс бурхны сүнс, ариун сүнс, эзний сүнс гэж Библиэлд одоо байнга гарч байсан. За эхлэл 1:2-оос агуулад 2 дээр бурхны сүнс усны мандал дээгүүр элен хальж байлаа. Ингээд одоо ариун сүнсний ажлыг бичсэн байгаа. За шинэ гэрээн дээр ч гэсэн ариун сүнсийг Христийн сүнс, Есүсийн сүнс, бурхны сүнс, эзний сүнс ариун сүнсийг олон нэрээр нэрлсэн байдаг. За бид нар бол одоо ариун сүнсний үед амьдарч байгаа. Хуучин гэрээний үеийг болохоор эцэг бурхны үе гэж хэлдэг. Тэр үед болохоор ариун сүнс онцгой хүмүүсийн дээр хэсэг хугацаанд байжгаад тухайн хүн онцгой ажлыг хийх хугацаанд хамт байжгаад тухайн үүрэг ажил нь дуусчих юм бол явдаг байсан. За бас зарим хүмүүсийн дээр ариун сүнс байжгаад тухайн хүн гим нүгэл хийх юм уу эсвэл одоо дуулуургүй байж эхлэх юм бол ариун сүнс тэр хүнээс явдаг байсан. Дуулал 51:11 дээр Давид Бачебатай унтсныхаа дараа өнөөх гим нүглээ ухаарад бурхны өмнө залбирахдаа оржихуйгаасаа намайг бүү холдуулаач. Ариун сүнсээ натаас бүү аваач. Тэгж хэлсэн байдаг. Хуучин гэрээний үед эзний сүнс, ариун сүнс заримдаа хүнээс явцдаг байсан учраас ингэж гуйсан. 1-р Самуэль 16 дээр Саул гим нүгэл хийнгүүд бурхан юу гэдэг вүлээ? Эзний сүнс Саулаас салсан. Тэр үед ариун сүнс хамгийн анхны хаан Саулын дээр ажиллаж байгаад өнөөх ариун сүнс Саулаас салаад яваад өгсөн. Самсон ч гэсэн ариун сүнстэй байх үедээ маш их хүч чадалтай байсан. Эзний сүнс түүний дээр хүчтэйгэр бууж ирээд тэрээр гартаа барьсан юу ч үгүй атлаа ишхийг тасчих мэт арсланг хүү татва гэж гардаг те. Тэгэхээр эгэл жирийн хүчтэй хүн биш байсан багц. Гэхдээ тэр Делилайд урд татагдаад эцэст нь хүчнийхээ нууцыг Назир хүн гэдгээ ярьцдаг. Тэгэд өөрийнх нь хүч үснээс нь гарч ирдэг гэдгээ хэлцдэг. Тэнгүүд нь Делила Самсоныг өвдөг дээрээ толгойг дэрлүүлж байгаа дунтуулж чад үсийг нь хусдаг. Тэгээд хүч нь арилцдаг. Гэтэл тэр тэгсэн гэдгийг мэдлгүй Филистичүүд эрэнгүүд бархраал. За би өмнөшгөө гарч очиод биеэс ихсрээд хайчихъя. Гэтэл эзний сүнс, ариун сүнс өөрийг нь орхичихсан байсныг тэр мэдээгүй тэгээ явж байсан. За тийм учраас хуучин гэрээн дээр ариун сүнс нэг ирчгээд үүрэг нь дуусах юм бол орхиж явдаг байсан. Бас онцгой хүмүүст бурхны онцгой төлөвлөгөө, онцгой хүслийн төлөө зарим нэг хүмүүстээр ариун сүнс бууж ирдэг байсан. Зарим Есүсийн үе. За Есүсийн үеийг болохоор хүү бурхны үе гэж хэлдэг. Есүс 3 жил хагасын хугацаанд бурхны ажлыг хийж байхад Есүс ариун сүнстэй хамт ажилласан. Ариун сүнсэнд удирдагдан 40 өдрийн туршид мацаг бариад явуулын сорилтонд ороод бурхан ариун сүнсийг дээрэс нь тос асгаж байгаа юм шиг булгасан гэж гарч байгаа. За тэгээд Есүс чөтгөрийг зайлуулахдаа хүртэл би бурхны ариун сүнсний хүчээр
чөтгөрүүдийг зайлуулсан гэж гардаг. Тиймээс Бурхны хаанчлал та нар дээр ирчихэд байна гэж хэлжсэнтэй. Тэгэхээр энэ ариун сүнс хүч чадлаар Есүсийг Бурхан тосолсон. Тийм учраас Есүс олон газраар явж сайныг үйлдэж байсан. Диавол чөтгөрүүдэд дарлагдсан байсан хүмүүсийг эдгэж байсан. Хүмүүсийн дотор байсан диаволыг хөөж зайлуулад дотор нь ариун сүнс бас Бурхны үгийг оруулж байсан. За элчнэрийн үеэс ахуулаад ариун сүнс хүмүүсийн дотор орж ирээд ажилдаг болсон. Пентекостийн өдрөөс хойш элчнэр ч гэсэн Пентекостийн өдрөөс өмнө Бурхны ажлыг хийж чаддаггүйсэн. За харин ариун сүнсний бууж ирсэн өдөр буюу Пентекостийн өдрөөс хойш элчнэр Бурхны нэгүслийн сайн мэдээг тунгаглах ажлыг хийхдээ ямар нэгэн ажлыг хийхдээ гайхалтай ажлыг үйлдэж явуулж байсан. Ариун сүнсний хүч чадлаар үгийг тунгаглаж сайн мэдээг тарааж ариун сүнсний хүч чадлаар тэд нэр сонссон үгээ ухаарад тэдний амьдрал, бодол, сэтгэл нь өөрчлөгдөж, амьдрал нь өөрчлөгдөж, үг хэл нь өөрчлөгдөж бүрэн шинэ хүн болсон. Энэ нь ерөөсөө ариун сүнсний ажил. За тэгэхээр бид өхөн ариун сүнсний үед одоо амьдарч байна. Есүс дэшээ явахаас өмнө Үйлс 1:8 харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг хүлээн аваад ямар хүч вэ? Ямар ч хүн энийг сонсоод идэх юм бол тамаас деважинд орох тэр агуу хүч чадал, тэр агуу эрх мэдлийг олж авнаа. Тийм учраас та нар хүчийг хүлээн аваад Иерусалим бүх Юудэ Самар тэр бай тухай дэлхийн хязгаарт хүртэл миний гэрч болно гэж бичсэн. Ариун сүнс бууж ирж ижил ингэх боломжтой. Энэ бол ариун сүнсний ажил. За одоо энэ чуулганы тэргүүн бол Есүс Христ. Есүс Христ одоо ариун сүнсээр өөрөө оршиж байгаа. Христийн сүнсээр, Есүсийн сүнсээр. Матай 28:20 дээр хамгийн сүүлд нь юу гардаг вүлээ? Харагтун. Үеийн төгсөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно. Юугаар вэ? Махбодтой Есүсээр биш. Харин ариун сүнсээр, Христийн сүнсээр, Есүсийн сүнсээр. Одоо энд ч гэсэн биднэртэй хамт байгаа. Энэ дотор биднэртэй хамт байгаа. Тэр ариун Есүсийн сүнсний талаар өндөр үгээрээ ярилцж байна. За магадгүй Есүс одоо өндөр миний талаар ярьж байгаа юм байна штэ гэд бодож иж магадгүй хаа. Сул дорой дутмаг миний урал хэлээр дамжуулан одоо Есүс яригдж байна. Элчнэрийн үед одоохондоо Библи бүтэн бичигдээгүй байсан. Тийм учраас ариун сүнс энэ үгийг өөрөө айлддаг байсан байна. За жүтгэр. За жүтгэр ингээл заримдаа хүний дотор ороод ярьдаг шиг те. Заримдаа ариун сүнсээр хөдлөгдсөн хүмүүс Бурхны үгийг шууд сонсдог байсан шиг элчнэрийн үед элчнэр ариун сүнсний айлдсан үгийг сонсдог байсан. Тэгэхээр ариун сүнс өөрөө тухайд айлдаж байсан үг ээ. Филиппт сүнс гэж гардаг те. Ариун сүнс Филиппт өөрөө үгээ айлдсан. Тэр тэргийг гүйцэн очоо. Тэгээд Этиопийн тайган амбан Иерусалим мөргөлд үйлдчихээд буцаад явж байхад нь тэргийг нь гүйцэж очоод сайн мэдээ тараасан. Тэрийг болохоор ариун сүнс Филиппт хийсэн. Тэр тэргийг гүйцэн очоо. Ариун сүнс өөрөө тэр үгийг хэлсэн. Петр дээвэр дээрээ залбирж байхад гинт үзэгдэл үүсэнтэй. Гинт нэг сагсан дотор хуучин гэрээний Левийн номдэр гардаг битгий идэгсэн амьтад загас шувуу бузар амьтад дүүрэн байсан. Наадха барьж идэгсэн ийм үзэгдлийг харсан те Петр. Зан үзэгдлээ гүн үнцгий бодоод байж атал ариун сүнс түнд үзэг тун гурван ир чамайг хайж байна. Тэд чамайг дагуулад явна. Кайсерт байгаа.
нөгөө хэн блэ? Нэр нь хэн блэ? Нөгөө хариу үндэстэн хүн хэн блэ? Тэрний гэрлөө. Корнел илүү. Корнелчтэй нэрээ тий. Өндөр бүр ингээд толгой цагаарцсан байна шүү дээ. Цав цагаан болцсон байна. За Корнелийн гэрлүү чамайг дагуулад явна. Тэр үед нь хамт яваа гэсэн. Ариун сүнс ингэж хамт яваа гэж хэлсэн байна. Бос доош буугаад эргэлзэлгүй. Тэдэн дээр очиж. Учир нь би тэднийг илгээв. Би тэднийг илгээсэн гэсэн ариун сүнс өөрөө хэлсэн ингэж. За тэгээд дэлхийн сайн мэдээг эхлүүлэхэд Писидийн Антиохос Барнаб Паул хоёр сайн мэдээ тарааж явахад ариун сүнс бас хэлсэн. Ариун сүнс миний дуудсан үйлчлэлд Барнаб Саул нарыг надад тусгаарлагтун гэв. Ариун сүнс тэр үед өөрөө үгээ альцсан. За тэгээд ариун сүнс үгийг тунгаглах, үгийг заах чиг баримжааг нь зааж өгдөг байсан. Аз сайн мэдээ тараахыг нь хориглоод Турк руу сайн мэдээ тараах гэж байхад нь Есүсийн сүнс зөвшөөрсөнгүй, ариун сүнс зөвшөөрөөгүй гэсэн. За тэгээд тэр үзэгдлийг үзэж байхад үзэгдэл дотор Филиппод байгаа нэг хүн, Македонд байгаа нэг хүн тийм ээ бидэнд ирж туслаач гэж хэлдэг тийм. Тэр үед нь ариун сүнс тийшээ очиж үгийг тунгаглаа гэж хэлж байгаа юм байна гэж бодож итгэхэд Аз руу явж байгаа болоод Европ руу сайн мэдээ тарааж эхэлсэн. Ингэж ариун сүнс энэ сайн мэдээний чиглэлийг удирдсан. Тэр үед элч нарын үе байсан, Библи бичигдээгүй байсан. Тийм учраас ариун сүнс өөрөө элч нарт үгээ айлддаг байсан. Тэгээд тэднийг зааж удирддаг байсан байна. Гайхалтай байсан бооч. За Библиэлд яг ийм хитгүү гардаг гэсэн. Миний бодлоор бусад элч нар ч гэсэн ариун сүнс өөрөө шууд ингэж үгээ айлдаа тэднийг ингэж удирдан чиглүүлдэг байсан болов уу гэж би боддог. За тэрнээс хойш энэ шинэ гэрээ бичигдээд Библи бүтэн бичигдээд дууссан. Одоо бидний амьдарч байгаа энэ цаг үед ариун сүнс одоо биднээр дамжуулан ажилдгаа. Бурхны үгийг тунгаглах, Бурхны үгийг заахын сайн мэдээний ажлаар дамжуулан сонсож итгэх энэ ариун сүнстэй болох энэ ажлаар дамжуулан ажиллаа хийж байгаа. Өдрөг 21:21 дээр тунхагссан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурхан таламжтай байсан гэсэн. Бурхан аврагдсан сүргээрээ аврагдсан сүргийнхаа тэргүүн болоод чуулганыхаа тэргүүн болоод ариун сүнс Есүс Христ энэ чуулганаа ашиглан сайн мэдээ тарааж энэ бие авч явж байгаа. За тэгэхэд бол ариун сүнсээр дүрэн байхын тулд нэгдүгээрт нь тамгалуулах. Бурхан энэ авралын сайн мэдээг сонсоод баттай итгэсэн тэр хүнийг тамгалаж дотор нь орж ирдэг. Ариун сүнс дотор орж ирэх ариун сүнс тамгалах чинь нэг цаг үед болдог үйл явдал. За түүний дараа сонсож итгэх нь миний хийх ёстой зүйлээ. Миний өөрийн мань чөлөөт сонголт. Итгэх чинь яллагдахгүй. Харин итгээгүй нь яллагдах болно, шүүгдэх болно, там руу орно. Бурхны агуу хайр, Бурхны нэгүсэлд итгэх үгүй юу гэдэг нь тухайн хүний өөрийнхөө сонголт. Энэ хүн төрлөختний өөрийнхөө сонголт. Ингэж чөлөөтэй зүйлээ, хүссэн зүйлээ чөлөөтэй сонгох эрхийг нь өгсөн. Адамд ч гэсэн өгсөн. Адамд иднүү болно. Өөрөө мэдээ гэсэн. Хэрвээ чи идэх юм бол тэр өдөртөө зайлшгүй хнэ. Дэрэгд нь амийн модны жимс ч байсан. Амийн модны жимсийг идэх юм бол мөнх амьтай байх байсан. Харин тэд сайн мөг мэдүүлэгч модны жимснээс идсэн. Уул нь тэрийг идэхгүй байж болох байсан. Дуртайгаа авч идэх эрхэнд тэдэнд байсан. Одоо ч гэсэн Бурхны нэгүслийн сайн мэдээний үг тунгаглагдаж байна. Үүнд би идэх үү, болох уу? Гэдэг нь миний өөрийн сонголт.
За би тэр там руу ормооргүй байна. Би Бурхны үгэнд бүрэн итгэж байна. Бурхан үгээ айлдах үед миний сүнс шүүгдэж там руу орноо. Энэ тамаас ангижрах цорын ганц арга бол Есүс Христийн гүйцэлдүүлсэн энэ золилт гэм нүглийн уучлал. Ингэж авралыг авахаас өөр арга байхгүй. Миний энэ дэлхий дээр ирсэн зорилго бол девоочнд орохоо. Энэ дэлхий дээр сайхан зүйлийг идэж уух, сайхан амьдрах, жаргах. Ингэж амьдарч байгаад дуусахгүй юм байна штэ. Миний жинхэнэ амьдралын утга учир бол тэр тэнгэр, тэр деваажин. Бурхан намайг бүтээсэн. Бурхан намайг бүтээхдээ өөрийнхөө жинхэнэ ус, жинхэнэ деваажиндаа оруулахын төлөө бүтээсэн юм байна. Би ийшээ л орох зорилготой юм байна штэ гэдгийг мэдээд одоо би энэ замаар явж байгаад би өмнө нь үл итгэж байж байгаад ямар нэгэн шашинтай та хэрвээ байсан бол зүгээр нэг Христэд итгэлсэн эсвэл католикийн шашинтай байсан бол өөр сайн мэдээ хэлээгүй шүү дээ. Жинхэнэ сайн мэдээнд итгээд жинхнээсээ гимшиж та ирсэн биз дээ. За тэгээд Есүс Христийн гүйцэлдүүлсэн энэ сайн мэдээг хүлээж аваад итгэх үед тэр үнэнд итгэсний үгүүдийг Бурхан л жинхнээсээ мэдэж байгаа. Тэр үедээ Бурхан тамгалдаг. Тэгээд ариун сүнс дотор нь орж ирдэг. Ариун сүнс мөнхөд гарахгүй, хизээс гарахгүй. Үрд хамт байна гэж амласан. Энэ бас Бурханы хийсэн ажил. За ариун сүнсээр тамгалах. Есүс ч гэсэн ингэж айлцсан. Түүний эцэг Бурхан тамгалсан юм ба. Есүс ч гэсэн хайр түмэн энэ билээ. Таалал минь түүнд оршдгоо гэсэн те. Есүс баптизм хүртээд гарч ирэх үед Тэнгэрээс миний хайртхүү энэ байна. Таалал минь түүнд оршдгоо гэсэн. Ингэж тамгалсан. Миний хайртхүү энэ билээ. Таалал минь түүнд оршдгоо. За ингэж зогсохгүй. Есүсийн өвхөл дахин амьлалд итгэж аврагдсан бүх хүмүүс ингэнэ гэдгийг ингэж урьдчилан Есүс харуулсан. За өдөр Эфес 1-ээс харъя. Эфес 1 1:13. Эфес 1:13. Хамт уншия. Түүн дотор та нарч бас үнний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэснээр та нар амлагдсан ариун сүнсээр тамгалагдсан. За энэ дараалал нь гарч ин тэ. Цорын ганц үнэн Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх юм уу? Цорын ганц үнэн Бурханыг мэдэж авбал Бурхан өөрөө зөвхт ариун төгс хүч чадалтай. Сайн учраас би өөрийнхөө оюун ухаанаар өөрийнхөө чадвараар би хичнээн оролцсон ч Бурхан шиг зөвхт ариун, сайн, цэвэр болж чадахгүй. Үүнийг Бурханы өмнө хүлээн зөвшөөрч. За та ямар шашинтай байсан? Та юу ч хийдэг байсан? Тэр шашныхаа зааж байгаа хуулийг тэр шашны судар дээр гарч байгаа бүх зүйлийг сахисан ч Бурхан шиг та зөвхт ариун болж чадахгүй. За тэгэхээр энэ зам девоочнд оруулах зам биш юм байна штэ. За тэгээд Үйлс номдэр ингэж гардаг те. Илч Иохан, Илч Патер Бурханд итгэх гэмшил ба энэ Бурханыг мэдж авах юм бол энэ замаас ирэх болно гэсэн. Тэгэд үнний үг буюу авралын сайн мэдээг сонсоод Бурханы үг бол тэр чигтээ үнэ. Бурханы үг бол үнэ. Таны үг бол үнэн мө. Үн доторх үнэн чинь энэ сайн мэдээ. Үнний үг буюу авралын сайн мэдээг сонсох үед намайг хайрлаж ми өөрийнхөө гэмнүүлийг өөрөө шийдэж чадахгүй юм байна.
Тийм учраас Бурхан цорын ганц хүү Есүсийг энэ дэлхий рүү илгээж миний гэм нүглийг 100% төгс төгөлтөр нүглийг маань шийдвэрлэж мөнхийн золилтыг мөнхөд намайг аварсан байна. Ингэж авралын сайн мэдээний үгийг сонсоод итгэж хүлээж аваад ингэж баттай итгэвэл ингэж баттай итгэх нь миний өөрийн маань хийх ёстой зүйл. За тэгвэл тэгэх юм бол амлалтын ариун сүнсээр тамгалдаг. Ёел ном дээр тийм хүнд Бурхан ариун сүнсээ цутгана гэж гарч байгаа. Эзэн өөрийнхөө сүнсийг ариун сүнсийг цутгана. Ингэж ариун сүнсээрээ тухайн хүнийг тамгалдаг. Энэ бол үнэхээр чухал. Тамгалуулна гэдэг чинь одоо миний өмч болсон гэсэн үг. За энэ Библийг бичиж явах үед одоогоос энэ чинь 1900 2000 жилийн өмнөх бичээс шүү дээ. За тухайн үед болохоор тамгалахдаа миний эрх шүү, миний эзэмшил шүү гэдгийг одоо мэдэгдэх гэж тамгалдаг байсан. Одоо мас сүргээ тамгалдаг байсан. Одоо ингээл үхэр ингээд бэлчээртэй гарах юм бол өөр айлын үхэртэй холддог тийм. Манай үхэр өөр айлын үхэр үүдийг нь мэдэх боломжгүй байдаг шүү дээ. Тийм учраас хонгон дээр нь тамга улаасгаж хагаад тамгалдаг. Ингэж тамга дардаг тийм. За бас чухал одоо бичиг баримт. Чухал гэрээ байгуулах гэж байлаа. Тэр үед за би батлан дана гэдгээ мэдэгдэх гэж дээр нь тамга дардаг. За дээр үед бол одоогийн шиг ингээл нэг улаан юм дотор тийм ээ улаан будган дотор тамгаа дүрж байгаа дардаггүй байсан. Дээр үеийн бичиг баримтан дээр бол ямар нэг модон хавтан аль эсвэл болохоор шавран дээр болохоор ингэж лацаа эргүүлдэг байсан байна. Ингэж лацтаж тамга дардаг байсан. За тэр лацдах гэдэг үгнээс одоо санаа аваад ингэж үтсэн байна. За тамгална гэдэг чинь хамгийн ихнийх нь миний өмч боллоо гэсэн утгатай. Энэ лацдахын ингэж ариун сүнсээр тамгалагдсан гэдэг чинь одоо чи минийх болсон гэсэн үг. Бурхан ингэж хэлсэн байна. Одоо чи минийх болсон. Дахиж хэлье. Чи диаволыг хайжгаад одоо чи Бурханых болсон. Чи миний эзэмшил болсон. Миний өмч болсон. Ингэж солигдсон. Үлс 20:28 дээр юу гэж гардаг вүлээ? Бурхан цусаараа өөртөө өмчилж авсан чуулган гэж гардаг. Бурхан өөрийнхөө цусаараа Есүсийн цусаар Бурхан цусаараа өөртөө өмчилж авсан чуулган гэсэн. Ингэж худалдаж авсан юм чинь эзэмшиг чинь солигдсон. Тамгалсан гэдэг чинь эзэмшиг чинь солигдсон гэсэн. Эдрэг 26 дээр та нар одоо өөрсдөө биш ээ. Та нарыг үнтэйгээр худалдан авсан юм аа. Тиймээс биер Бурханыг алдаршуулаа гэж гарч байгаа. Одоо эзэмшиг чинь солигдсон. Израилийн ард түмэн дэлхийд даяар тарж бутарч байгаад Израильчууд одоо эх орондоо эргэж ирж байгаа. 7 жилийн зовлонгийн эхний 3 жил хангасын хугацаанд нэг ч хүн үлдэлгүй бүх еврейчүүд эх орондоо эргэж ирнэ. Тэр үед болохоор 2 чидүүн мод, 2 дэнгийн суурь, 2 сүнс тэднэр лөө очиод энэ сайн мэдээг тарана. 2000 жилийн өмнө Израильчүүдийн өвөг дээдсд ирж байсан Есүс. Тэр бол Христ. Тэр бол Месиа. Тэр та нарын бүх асуудал, гэм нүглийн асуудал, бүх асуудлыг шийдэхийн тулд би явуулнаа. Тэр бол Есүс. Тэр бол тэр юм. Та нарт хуулийг өгсөн, та нарын гэм нүглийг угаах ёстой. Нүгэлтэн гэдгийг чинь ухааруулах гэж би хуулийг өгсөн. Тэгээ жилдээ нэг удаа золилтын өдөр, золилтын дахил өргүүлдэг байсан. Жил болгон та нарын төлөх золилтын дахлыг би ингэж өргүүлдэг байсан. Нүглээ уушлуулах ёстой гэдгийг би ухааруулахын тулд ингэдэг байсан. Гим нүглээ уушлуулж байж хүн гим нүглээсээ ангижирдаг. За жилдээ нэг удаа өргөдөг энэ дахлаар ойртон иргэжтэй төс болгож чадахгүй. Тийм учраас би нэг биеийг бэлдсэн. Тэр нэг бие бол Есүс Христ.
Ингэж тунхаглах үед Израилийн 12 овг 12 овгоос нэг овгоос 12,000 хүн тэгээд 144,000 хүмүүс тэр үед аврагдана. Тэр үед тэр 144,000 хүмүүсийг тамгална. Илчлэл 7-гийн 3 дээр Бурханыхаа зарц нарын духан дээр биднийг тамга дартал, газартаж, тэнгистэж, модондож бүх хөнөөл учруулах гэмэв. За ингээд 3 жил хагасын хугацаанд дэлхий амар тайван болно. Үүний шалтгаан нь Израилаас 144,000 хүмүүс тамгалуулах хүртэл ямар нэг юм болохгүй. За ингэж тэр эднэрийг тэр үед хамгаална. За тийм учраас Илч Паул одоо би өөрийнхөө биш. Ром 14:8 дээр ингэж гардаг те. Бид амьдралаач эзний төлөө амьдрдаг. Бид өглөөч эзний төлөө өгдөг. Тиймээс амьдрсан ч өгсөн ч бид эзнийх. Юу гэсэн бэлээ? Бид эзнийх. Биднийг хамгаалсан болохоор одоо бид эзнийхаа. Үүнийг эсэргүүцэж болохгүй. Хүмүүсээ Бурханаас асуугаарай. Би энэ авсан авралаа хүчингүй болгомоор байна. Бурхан хизээж зөвшөөрөхгүй. Чи одоо юу яриад байгаа юм бэ гэж загнаа штэ тэ. Тэг нь үстэй. Битгий бүтэхгүй юмараа даа гэж хэлнэ штэ тэ. За бас Бурхан бидний авралыг хизээж хүчингүй болгож чадахгүй. Тийм учраас энэ аврал өөрөө мөнхийн аврал. За энэ аврал тийм ээ. Энэ хизээ төлөвлөсөн бэ гэвэл Адам Эва хоёрыг бүтээхээс өмнө ертөнцийн суурьаас өмнө биднийг аварна гэж төлөвлөсөн байсан. Адам Эва хоёрыг Бурхан бүтээхээс өмнө энэ дэлхийн ертөнцийн түүх яаж өрнөх вэ гэдгийг Бурхан мэдчихсэн. Тийм учраас ертөнцийн суурьаас өмнө төлөвлөсөн байсан авралаа гэсэн. За тэгэхээр энэ дэлхийн үргэлжлэх хүртэл дуусах хүртэл хүн аврагдах ажил явагдах болно. Тийм учраас аврагдсан дараа ингэж тамгалдаг. Тамгалаад чи одоо минийх шүү. За тэгээд би өөрийнхөө байр сууриас тийм ээ. Одоо би Бурханых шүү гэж одоо ингэж тамгалуулсан. Тийм учраас Библиэлд та нарыг үнтэйгээр худалдан авсан юм аа. Хүмүүсийн бол бүү бол. Одоо бусдын бол битгий болоо. Бусдын бол бүү бол. Хүний бол бүү бол. Эдрэг 27-гийн 23 дээр ингэж гарч байгаа. Энэ нөр маш чухал үг. Зарим нэг хүмүүсийг нөгөө талаас нь ойлгочдөг. Та нарын донд хэн ч тэргүнд байхыг хүсэн тэр нь бүгдийн боол болог. Бүх хүмүүсийн боол гэж хэлээ үстэй. За энэ чи юу гэсэн үг вэ? Боолын хийдэг ажил чинь үйлчлэх. Бүх хүмүүст үйлчлэх ёстой гэсэн үг. Бурхан Есүс Христийг энэ дэлхий рүү илгээсэн нь хайрыг биелүүлэх гэж. Хайр дотроо хоёр төрөлтэй. Нэг нь гим нүглийг уучлах, нөгөөх нь үйлчлэх. Есүс бидний гим нүглийг арилгахын төлөө илчлэгдсэн. Бид нарыг аврахын төлөө энэ дэлхий дээр буучирсан. Ингэж бидний нүглийг уучлсан. Гим нүглийг ганцхан хэлж уучлдаггүй, нүглийн төлөөсийг төлөх хэрэгтэй. Нүглийн төлөөсийг төлөхөд үнэхээр аимшигтэй. Заавал цусаа урсгах хэрэгтэй. Цусаа урсгаад дуусчаагүй. Би үйлчлүүлэх гэж биш, харин би үйлчлэхээр ирлээ. Би үйлчлэхээр ирсэн гэсэн. Тийм учраас Есүс шавнартайгаа хамт байхдаа ширээнд тухлагч нь агуу юу? Аль эсвэл ширээнд үйлчлэгч нь агуу юу гэсэн. Би та нарын дотор үйлчлэгч мэт байна. Есүс шавнартаа ингэж хэлсэн. Шавнартай хамт байхдаа үйлчлэгчийн байр суурьнд байсан. За тэгээд бүр үйлчлэлийн үлгэр дуурайлыг үзүүлэхийн тулд боолын хийдэг ажлыг хийсэн. Савнд ус авчираад алчуураа мөрөн дээр тогтчуугаад 12 шавийнхаа хөлийг бүгдийг нь угаасан. Тэр үед Скратийн утасын хөлийг угаасан болов угаагүй болов? Ойлгомжтой шүү дээ, угаасан. Бүх хүмүүст үйлчлэх ажлыг тэр хийсэн.
Харин одооноос ахуулан би та нарт шинэ тушаалыг өгье. Бие биенээ хайрал. Иохан 13:34 их чухал үг те. Би та нарт шинэ тушаалыг өгье. Бие биеэ хайрлагтун. Хэрэг хайрлах ёстой юм бэ? Цензур нь юу юм бэ? Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн. Ингэж биднэрт айлтсан. Энэ бол хайрын цензур. Би та нарыг яаж хайрласны адил би та нарын бүх гин нүглийг үүрсэн. Та нарын нүглийг би уучлсны адил та нар жигсэн чуулган дотор бүх хүмүүсийг уучил. Хоёрт нь ганцхан уучлаа зогсохгүй. Тэр хүмүүст үйлчил. Та нар бүх хүмүүсийн боол бол. Бидэнд ингэж хэлсэн. Тийм учраас та нарын дунд хэн ч тэргүүнд байхыг хүснэ. Тэр нь бүгдийн боол болог. Хүмүүсээ девочнд очиод үзээрэй. Бурхны өмнө очиод үзээрэй. Хэн хамгийн агуу хүн байх бол энэ чуулган дотор чимээгүйхэн. Нүдэнд харагддаггүй газар. Ахын дүүстэй үйлчилдэг. Тэр хүн девочнд очиод харах юм бол хамгийн агуу хүн болцсон байна. Энэ хүн ингэж амьдэрдэг байсан шүү дээ гэд та бүхэн очиод мэдэрнэ. Одоо бол хэний ч мэдэхгүй. Тийм хүн хамгийн агуу. Тийм учраас та нарын дунд хэн ч тэргүүнд байхыг хүснэ. Тэр нь бүгдийн боол болог гэсэн. Хэн агуу хүн юм бэ? Чиний буруу. Чи яхаар ингэдгийг гэж хүнийг ялдаг, хүнийг буруутгадаг хүн агуу хүн үү? Үгүй ээ. Бүх нүглийг чинь би өөрсөн. Бүх нүглийг чинь би загалмай дээр өөрсөн гэж хэлсэн Есүстэй адилхан. Хүмүүсийн нүглийг уучилдаг. Хүмүүсийг өршөөдөг хүн, хүмүүсийг хайрладаг хүн хамгийн агуу. Ингэж чуулган нэг болох хэрэгтэй. Чуулган дотор ингээл тийм ээ? Би сайн гэдэг хүмүүс ингээл зөндөө олон байвал миний л зөв би сайн гэдэг юм бол энэ чуулган юу болох вэ? Зах болно үстэй. Зах шиг байна штэ. Чуулган намгүй байх хэрэгтэй. Яагаад вэ? Хэлэх үг олдохгүй болохоор чимээгүй байх хэрэгтэй юм уугүй штэ. Зүгээр талархаал өөрийгөө ингэж өгүүлэх хэрэгтэй. Та хүн зуны синмарт очиж үзсэн биз дээ. Чанга орж хасгарч байгаа юм байна уу? Байхгүй гоц дээ. Бүгд чив чимээгүй явж байгаа ч 10,000 орчим хүмүүс үг сонсоод нэг газар хамт хонж байгаа. Яаж тэгвэл юм чимээгүй намгүй байгаад байна? Яаж ингэж чадаад байна? Тэнд бурхны хайр хэрэгжиж байгаа. Бие биенийг уучлж байна. Нэг нэгэндээ үйлчилж байна. Тэхгүй байгаа юм уу? Одоо ч энд ийм л байгаа үстэй. За тэгээд Бурхан тамгалж хаад дуусаагүй. Одоо минь дотроос ороод ирсэн байгаа. За бүгдээрээ 2 дугаар Коринт 1-ийг харъя. 2 дугаар Коринт 1 21-22. 2 дугаар Коринт 1-ийн 21-22. Христ дотор биднийг та нартай хамт баттгаж тосолсон нь Бурхан мөн. Тосолсон гэдэг чинь ариун сүнсийг өгсөн гэсэн. 22-ыг хамт уншъя. Тэр биднийг тамгалсан бөгөөд зүрхэнд маань сүнсийг барьцаа болгон өгсөн аж. Хэн өгсөн гэж байна? Бурхан өгсөн гэж байгаа биз? 5:5. 5:5. Хамт уншъя. Биднийг жухам энэхүү зүйлд бэлдсэн нь Бурхан бөгөөд тэрээр бидэнд сүнсийг барьцаа болгон өгчээ. Энэ ариун сүнсийг хэн надаас ер нь булааж авч чадах юм бэ? Хэн ч чадахгүй. Тийм багуз? Ариун сүнс ингэж тамгалдаг. Ингэж дотор маань орж ирдэг. За эхлээд ариун сүнсний баптизмын талаар жоохон сурья. За 1 Коринт 12-оос харъя. 1 Коринт 12-ийн 13. 1 Коринт 12-ийн 13. 1 Коринт 12-ийн 13. Учир нь евдээчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эргчлөөд хүмүүс ч
ялгаагүй. Бүгд нэг сүнсээр нэг бие рүү баптизм бүртэж нэг сүнсийг уусан юм. Евдэйч бай, грекч бай, харч бай, цагаан хүнч бай. Евдэйчүүд, грекүүд, боолууд, эргчлүүд хүмүүсч бай, ялгаагүй. Бүгд нэг сүнсээр баптизм бүртэж нэг биетэй болсон. Есүс Христийн тусаар аврагдсан дэлхийд байгаа бүх хүмүүс бүгд нэг сүнсээр баптизм хүртэж нэг сүнсийг уусан. Энэ 576 твийн хаанч байсан аврагдсанд бол нэг бие, нэг чуулган, нэг гэсэн үг. Тэгэд ингэж хэлсэнтэй ариун сүнсний эв нэгдлийг хадгалахыг хичээх тун. Хэл яриа маань өөр, соёл маань өөр, заримдаа сэтгэл бодол, зуршил бүх юм маань өөр байсан ч ариун сүнс нэг болгосон гэдэг чинь бид нэг сүнсээр баптизм хүртсэн болохоор ингэж нэг болсон. За баптист жоохон Йордан голд хүртээжсэн баптизмыг гэмшлийн баптизм гэж хэлдэг. Харин Бурхны ариун сүнсээр өгжсэн энэ ариун сүнсний баптизм бол шинэ хүнээр амьдруулдаг баптизм. За Марк 1-ээс харъя. Марк 1 8절 보겠습니다. Марк 1:8 8절입니다. Би гэдэг чинь баптист жоохон. Би та нарт усаар баптизм бүртээсэн. Харин тэр та нарт ариун сүнсээр баптизм бүртээнэ гэж альдав. Есүс Христ биднэрт ариун сүнсээр баптизм бүртээнэ. Энэ төгөлөг гэсэн үг. Баптист жоохны гэмшлийн баптизм нь ямар учиртай вэ? За би ямар нэгэн сайн үйл, ямар нэгэн хуулийн үлсийг үйлдэлээ гэж хуулиар би өөсийгөө гэж хэлжсэн Илч Паул хүртэл гим нүглээ уучлуулж чадахгүй гэдэг нь үнэн байсан те. За тэгээд энэ гин нүглийн зам бол өгөл рүү оруулах зам. За өгөл рүү оруулах зам гэдгийг ухаарад энэ чинь хариулт биш юм байна шүү дээ. Энэ чинь шийдэх гаргалгаа нь биш юм байна. Бурхны явуулсан аврагч Есүс Христээр дамжуулан энэ ажлыг шийдэх юм байна гэдгийг ухаарах чинь, эргэх чинь гэмшлийн баптизм юм аа. За харин Израильчууд Ром 10:2-3 дээр тэд Бурхны төлөө хичээл зүтгэлтэй боловч энэ мэдлэгийн дагуу биш ээ. Бурхны үгийн дагуу биш ээ гэсэн. Харин өөрийнхөө зөвхт байдлын төлөө тэд Бурхны зөвхт байдал захирагдаагүй юм а гэсэн. Би өөрөө Бурхны өмнө яаж хийж байгаа зөвхт байна. Тэгж яагаад би өөрөө Бурхны өмнө очиод девожинд орно гэд зүтгээд байсан. Бурхан болохгүй гэдэг ах чинь эцэг хүртэл зөрүүлээд байсан. За энэ чинь одоо Бурхны үгийг дэрсэлж байгаа, Бурхны үгийг сөрж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо ингэж ухаарад өөрийнхөө амьдралын чиг хандлагыг өөрчилж тэгээд Бурхан руу очихын тулд, девожинд орохын тулд, мөнх амьтан болохын тулд аврагч Есүс Христ рүү чиглэлээ өөрчилж эргүүлэхийг гэмшил гэж хэлдэг. Есүс ч ингэж хэлсэн. Үйлс 1:5 дээр юу гэж хэлдэг вүлээ? Есүс Иохан усаар баптизм бүртээдэг байсан бол Иохан та нарт усаар баптизм бүртээдэг байсан бол та нар ойрын өдрүүдэд ариун сүнсээр баптизм бүртэх болно. Пентекостийн өдөр Есүс дэшээ явахаас өмнө энэ үгийг хэлсэн. Есүс дахин амьсныхаа дараа 40 хоногийн хугацаанд сүнслэг биетэйгээрээ явж Бурхны ажлыг тунгаглаж Бурхны ажлыг хийж байгаад за тэгэд Есүс дэшээ явснаас хойш 50 дахь хоногт ариун сүнс бууж ирнэ гэсэн. Үйлс 2 дээр ариун сүнс бууж ирдэг. Тэр үгийг Есүс өөрөө хэлсэн. Та нар ойрын өдрүүдэд ариун сүнсээр баптизм хүртэх болно гэсэн. Ариун сүнсний баптизм. Ариун сүнсний баптизм. За энэ баптизмын утга учир юу болохыг та бүхэн баттай мэдэх хэрэгтэй. За Израилийн ард түмэн улаан тэнгисийг гатсан.
하나님은 홍해에서 이스라엘 백성들이 Бурхан 세례를 받았다. Улаан тэнгистэд баптизм хүртсэн гэж хэлсэн. 아니 Тэд Улаан тэнгисийг хатасан. Тэр нь тэгвэл баптизм юм бах та. За Үйлс 사도행전 예, 저기 출애굽기 Гэтлэл 8-ын 1-ийг эхлээд харъя. Гэтлэл 출애굽기 성경 출애굽기 Гэтлэл 8-ын 1. 같이 읽겠습니다. Хамт уншия. 예수께 Эзэн Мосед фараонд очиж түүнд эзэн ийхүү айлдаж байна. Миний ард түмнийг явуул. Тэд надад үйлчлэнэ. 그들이 나를 섬길 것이니라. 그 애굽 땅에서 Египтэд байхад нь 있을 때는 이 энэ дэлхийн ертөнцийн 애굽의 захирагч бол фараон байсан. 섬겼습니다. 거기서는 Тэнд бурханд үйлчлэх боломжгүй байсан. За тийм учраас 하나님이 그 바로의 фараоны эрхмэлээс гарах хэрэгтэй байсан. Түүнээс гарах зам нь Улаан тэнгисийг гатлах. 건너는 길입니다. 그래서 Улаан тэнгисийг гатлаад 건너서 гараад ирсэн. 왔는데 그 За энэ үг Нэдэр Коринтээр гарч байгаа. За өдөр олж харъя. Нэдэр Коринт 전서 Нэдэр Коринт 10. 전서 10장 고린도전서 10장 Нэдэр Коринт 10-ын 1-ээс 1절부터 형제들아 ах дүүндраа та нар үүнийг мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Эцгүүд маань бүгд үүлэн дор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, бүгд үүл ба тэнгист Мосерөө баптизм хүртэж, бүгд адилхан сүнслэг хоол идэж, 다 같은 신령한 식물을 먹으며 이 만나 бүгд адилхан сүнслэг ундааг ууж байсан. Тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас тэд ундаалсан ба тэр хадна Христ байв. 그리스도 신이라 신령한 음료를 Сүнслэг ундааг ууж байсан гэдэг нь 하는 것은 이 반석이 바위잖아요. уул нь хаднаас ус гарах ёсгүй шүү дээ, тэ? Гэвтэл хадыг зогсон чинь 바위니까. хад дундуур хуваагдаад дундаас нь амийн ус ундарсан. 그러니까 예수 Цөлд байж боломгүй юм бий болсон. 예수 그리스도로부터 Есүс Христийг ууж, 그 신령한 сүнслэг ундааг ууж. 그다음에 За тэгэд сүнслэг хоол идэж гэж чинь энэ л болохоор манна. 네. 그렇게 했는데 За тэхийн тул эхлээд яана гэж байна. Үүл дор байж тэнгисийг гатлан баптизм хүртэж. За энэ тэнгис нь улаан тэнгисийг хэлж байгаа. Улаан тэнгист баптизм хүртэж. За энэ юу гэсэн үг вэ? Одоо Египт гэдэг газраас салсан. Одоо бурханд үйлчлэх, үйлчилж болох газар руу шилжсэн гэдгийг илэрхийлж байгаа. Энэ нь баптизмын утга учир. За дахиж хэлье. Египтэд үйлчилдэг байсан хүн улаан тэнгист одоо үгсэн. Одоо бурханд үйлчилдэг хүн болж шинэ хүн болж дахин төрлөө гэдгийг энэ баптизм илэрхийлж байна. За энэ үйл явцыг дамжиж өнгөрөхийг баптизм хүртэх гэсэн байна. За аврагдсанаа дараа баптизм хүртдэг энэ баптизмын ёслол Есүс Христийн үхэл бол миний үхэл. Есүс Христийн амьлал бол миний дахин амьлал. Есүс Христийн үхэл болон дахин амьлалтай би ингэж холбогдож байна. Аврагдахаас өмнө би зөвхөн өөртөө энэ ертөнцид үйлчилдэг байсан. Харин аврагдсанаа дараа Бурхны төлөвлөгөө ба хүсэлд өөрийгөө би зориулж амьдрдаг хүн боллоо гэдгээ хүлээн зөвшөөрч нэгэсэндээ нийтэд тунхагласан ёслол бол баптизм хүртэх ёслол. Энэ чинь хормын ёслолтой яг адилхан. За хормын ёслол. За би өмнө нь дураараа ганцаараа амьдрдаг байсан. Одоо би энэ амьдралаа ингэж дуусгаад эхнэртэйгээ нөхөртөөгөө би нийлээд нэг хүсэлтэй нэг хүн болж ингэж амьдарч эхэлж байна шүү гэдгээ зарлж байгаа тийм. Энэ чинь хормын ёслолын утга учир. За айгуунтай адилхан баптизм бүртэх ёслол чинь хуучин хүн маань нүгсэн шинэ хүн болж би ингэж дахин амьдрахыг дахин амьдарч эхэлж байгааг хэлж байна. Адам дотор би байж байгаад Христ дотор ороод ирлээ. Боол байж байгаад би одоо зөвхт байдлын боол боллоо. Би диаволын эрх мэдэлд байж байгаад одоо Бурхны эрх мэдэлд орж ирлээ. Диаволыг дагдаг байж байгаад би ариун сүнсийг дагдаг боллоо. Ингэж шинэ амьтай
бол шинэ амьдралаа эхлүүллээ гэдгээ мэдэгдэх ёслол чинь энэ баптизм юм аа. 자, 로마서 За Ром 6-аас харъя. 1장. Ром 6. Ром 6. 3절부터 3-аас 5 хүртэл. Ром 6-гийн 3-аас 5 хүртэл. 3절부터 3-аас 5 хүртэл. Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөөрөө түүний үхэл рүү баптизм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? 알지 못하느냐? Бид үхэл рүү баптизм хүртснээрээ түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэгсдээс амьлуулагдсны адил бид мөн шин амийн дотор явах юм. 그래서 살리신 것 Учир нь хэрэг бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол 행하게 하여 мэдээж түүний 읽겠습니다. амьлалтай ч адил байдалд бас 죽으심을 холбогдох болно. 되었으면 또한 그의 부활을 본받아 연합한 자가 되리라. 네. За Есүс 예수님은 있잖아요. 이 세례라고 하는 것은 예수님의 죽음. баптизм нь Есүсийн үхэл болон дахин амьлалыг илэрхийлж байгаа тийм. За Есүс баптист Иохан руу очиод Йордан голд баптизм хүртсэн. Есүс баптизм хүрчээд их сонирм байсан. Марк 10:38 дээр та нар миний уух хаягнаас ууж чадах уу? Та нар миний хүртэх баптизмыг хүртэж чадах уу? 받을 수 있느냐? 아니 세례 Баптист Иохан руу очиж баптизм хүртчихээд дахиад баптизм хүртэнэ гэж хэлсэн байна. Лук 12-ийн 50-ыг харъя. 10절 봅시다. Лук 12-ийн 50. 복음 12장 12-ийн 50. 50절입니다. Лук 12-ийн 50. Хамт уншия. Харин хүртэх ёстой нэгэн баптизм надад байна. Үүнийг гүйцэлдтэл би ямар их зовно вэ? Надад хүртэх ёстой нэгэн баптизм байна. Та нар миний уух хаягнаас ууж чадах уу? Есүс Гитсеман цэцэрлэгт шүнжэнгөө залбирсан. 기도하셨습니다. Аава, болж игэл надаас энэ аягийг өнгөрүүлээч. 지나가게 하옵소서. Есүсийн уух ёстой аяг бол загалмай. 그 잔을 놓고 Энэ загалмайн өмнө энэ аягийг надаас өнгөрүүлээч гэвч миний хүслээр биш харин таныхаар болог. 아버지의 원대로 되기를 원하나이다. Та нар энэ ягнаас ууж чадах уу гэж Есүс хэлсэн. Бас та нар 받을 이 세례 миний хүртэх энэ баптизм тийм ээ энэ 하셨는지 баптизм хүртэхээс өмнө маш их залбирсан. Хөлсөн туслаа цусан тусал болтол 내가 надад 받을 세례가 хүртэх ёстой дахиад нэг баптизм байна. 있다밤이 Үүнийг гүйцэлдтэл би ямар их зооно вэ? 이 세례 Энэ баптизм бол Есүсийн үхэл болон дахин амьлал. 힘이고 그 우리가 받는 Бидний хүртээд байгаа энэ баптизм чинь түүнтэй ингэж нэгдхийг хэлж байгаа. Бурхантай ингэж нэг болохыг хэлж байгаа. Колосе 2. 골로새서 2장 2-ын 12. 1절입니다. Колосе 2, 골로새서 2장 12. 1절 말씀입니다. 골로새서 Колосе 2-ын 12. Хамт уншия. Ингэхдээ та нар баптизм дотор түүнтэй хамт оршуулгадж улмаар түүнийг үхэгсдээс амьлуулсан Бурхны хүчрхэг үйлс дотор илтгэлээрээ түүнтэй хамт амьлуулагдсан. За энэ бол баптизм. 이 세례예요. 너희가 세례로 그리스도와 함께 Баптизм дотор түүнтэй хамт оршуулгадж үхсэн. 또 죽은 자 За тэгэд түүнийг үхэгсдээс амьлуулсан Бурхны хүчрхэг үйлс дотор итгэлээрээ түүнтэй хамт амьлуулагдсан. 그게 세례예요. Есүсийн үхэл, 죽으심 Есүсийн үхэлтэй би 참에서 내가 холбогдож хамт өгсөн. За тэгэд түүнтэй хамт би холбогдож дахин амьлсан. Ром 4:25 дээр биднийг зөвдөхийн төлөө Есүс амьлсан юм аа. 이제 의로운 삶으로 의인으로 다시 Зөв 삶을 хүн болох гэж зөвдөр амьдруулах гэж Есүс дахин амьлсан. 그래서 좀 아까 우리가 Галаад 2:20 дээр ингэж гардаг те. Би Христтэй хамт цовдлогдсон. 함께 십자가에 못 박혔나니 Энэ чинь баптизм. Би Христтэй хамт загалмай дээр цовдлогдсон. 그런즉 이제부터 Амьд байгаа нь би биш. Харин миний дотор амьдрэх Христ юм аа. Одоо би Христтэй нэгцэн. 이 그리스도와 Би одоо Христтэй хамт амьдарч байна.
Энэ чинь ариун сүнсний баптизм. Энэ бол ариун сүнсний ажил. 성령이 Ингэж ариун сүнс одоо надаар дамжуулан ажиллаж байна. 그것이 나와 Энэ надад ямар ч хамааралгүй байгаа бол 1-р Коринт 2-р Коринт 13-ийн 5 дээр ингэж гарч байгаа. Та нар итгэл байгаа эсгээ шалга өөрсдөө судал. 시험하고 너희 자신을 확증. Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? 이제 못하느냐? 그 예수 Есүс Христ бол ариун сүнс. Ариун сүнс та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу гэсэн. 그 성- Ариун сүнсний баптизмыг хүртсэн хүний дотор л ариун сүнс байгаа. Энэ чинь итгэл дотор байна гэсэн үг. 그 믿음으로 Бид энэ итгэлээрээ аврагдсан. 믿음으로 Бид итгэлээрээ мөнх амьтаа болсон. Бид нар итгэлээрээ девашинд орноо. 그 믿음으로 Энэ итгэлтэй 그렇죠? 그 Есүсийн хийцэн байгаа энэ үнэнд итгэх юм бол 내 것이 энийг би хүлээгээд авчих юм бол минийх болно. Бид аврагдахаас өмнө энэ дэлхийн хаан байсан диаволд үйлчилж амьдардаг гэсэн та ямар ч ашинтай байсан бэ? Аврагдахаас өмнө 모든 사람은 전부 бүх хүмүүс диаволд үйлчилдэг байсан. Евдэйчүүд бурханд итгэдэг байсан. Гэхдээ тэд 그렇지만은 Есүс ингэж хэлсэн те. 말씀하시에 너희 아비는 Та нарын эцэг бол диавол. 로마서 Иохан 8:44 дээр 8장 4 та нар эцэг диаволоос гаралтай. 그들은 하나님을 Тэд бурханд үйлчилдэг гэж ярьдаг байсан ч 하나님이 тэд 보실 때 бурханыг харахад бол диаволд үйлчилж амьдардаг байсан. Бурханд итгэдэг, Есүст 예수를 итгэдэг 믿는다고 모두 다 하나님을 섬기는 사람. гэж ярьдаг байлаа гэд бүгд бурханд үйлчилдэг гэсэн үг биш ээ. Үнэхээр дотор нь ариун сүнс 계셔서 역사를 байгаа юу? Дотор нь ороод ажиллаж байгаа юу гэдэг л чухал. 우리 구원받기 전에 Бид аврагдахаас өмнө энэ ертөнцийн хаан байсан диаволд үйлчилж амьдардаг байсан. Харин одоо ариун сүнс дотор маань орж ирээд одоо намайг бурханд үйлчлүүлж байгаа. 그게 성령 Ингэж үйлчилж байгаа бол та ариун сүнсний баптизмыг авсан байна гэсэн үг. 주셨어요. Иохан ингэж хэлсэн. Би та нарт усаар баптизм хүртээсэн. Харин тэр та нарт ариун сүнсээр баптизм хүртээнэ гэсэн. Бид аврагдахаас өмнө 받기 전에는 이 마음에 биднийг аврагдахаас өмнө бидний сэтгэл дотор диавол ороод ирж гисэн миний бодол үйлдэлийг захирддаг байсан. 주관했습니다. Харин аврагдсны дараа 받은 후에는 이제는 одоо бурхан намайг удирддаг болсон, ариун сүнс намайг удирддаг болсон. Тийм биз дээ? 그렇잖아요. Эфес 2-ын 2 дээр тэгээд та нар энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч дуулуургүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагаж амьдардаг байваа. 곧 지금 불순종의 아들들 가운데 역사하는 영이라. 그 마귀를 Диаволыг дагдаг байсан. 전에는 우리도 다 Бид нар бүгдээрээ л өмнө нь тийм ээ 행하여 түүний дотор байдаг байсан. Бид нар махбодоо дагаж амьдардаг байсан тийм. 그렇죠? 그래서 육체와 마음의 Бид махбод болон оюун бодлын хүслүүдэд өөгшүүлэн махбодынхаа хүсэлт ачаалуудаар амьдарч байваа. Бид төрлөх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүрдэг хүүхдүүд байсан. Тийм биз дээ. Ийм л байсан шүү дээ бид нар. 그래서 Ийм байхад мань Есүс ирээд 내 마음 속에 나를 миний дотор намайг захирч байсан энэ дэлхийн хаан 이 마귀를 диаволыг хөөж явуулаад зайлуулад 물리치고 대신 оронд нь орж ирээд тамгалсан. Одоо чи минийх шүү. Диавола чи битгий оролдоорой гэж 내 것이다. 인치 тамгалсан. Ингэж дотор маань бүр ороод ирцэн. 것입니다. Тийм учраас Үйлс 10:38 дээр энэ нь бурхан хэрхэн 예수의 Назарын Есүсийг ариун сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд тэр диавол дарлагдсан бүгдийг эдгэн сайныг үлдэж явсан тухай. 모든 자를 고치셨다. Диавол дарлагдсан бүгдийг эдгэн. Энэ бол ариун сүнсний баптизм. 이제 옛사람 Хуучин хүн одоо ингэж үгсэн. Одоо шинэ хүн 다시 살게 болгож ингэж амьдруулж байна. 이는 하나님이 함께 하셨음이니라. 그 Одоо бурхан биднэртэй хамт байгаа. 그럼 За тэгвэл Есүсийн ирээд хийсэн ажил юу юм бэ? Иврэ 2:14. Тэр үхлийн 예수로 말미암아 хүчийг баригч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод 마귀를 없이 하시며. тэгсэнтэй 그죠? 요한일서 1-р Иохан 3:8 дээр 하나님의 아들이 나타나시 диаволын үлсийг устгахын тулд бурхны хүү илчлэгдэжээ гэсэн. 마귀가 주관하는 Диаволын захирж байсан миний хуучин хүнийг 그 사람 тэр хуучин хүн одоо үхсэн. 죽었습니다. Ариун сүнсний баптизм гэдэг чинь диаволын захирж байсан хүн одоо үхсэн. Одоо ариун сүнсний удирддаг шинэ хүн боллоо. Сүнслэг шинэ хүн боллоо гэдгийг 살아났다는 것을 설명하는
тайлбарлаж, ийм хүн амьллаа гэдгийг тайлбарлаж баталж байгаа зүйл юм аа. Ром 6:4 дээр бид өхөл рүү баптизм хүртснээр түүнтэй хамт оршуулгдсан учраас, тийм ээ? Эцгийн алдраар Христ үхэгсдээс амьдуулагдсны адил бид мөн шинэ амьд дотор явах юм аа. Энэ бол ариун сүнсний баптизм. Христийн сүнс та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу гэсэн. Хэрв хэн нэгэнд Христийн сүнс байхгүй бол тэр түүнийх биш. Ром 8:9-дэр ингэж гарч байгаа. Христийн сүнс дотор ч байх хэрэгтэй. Тийм багц? Үнэхээр тийм үү? Үнэхээр тийм бол 3 удаа алгачаарай. За зөв юм байна те. Есүс Иохан 3:5 дээр хэн ус болон сүнснээс эс төрн тэр нь Бурхны хаанчлалд орж үл чадна гэж хэлсэн. Ингэж айлтсан. Тит 3:5 дээр тэр биднийг зөвтөр үйлдсэн үйлсээр минь бус харин өршөөлийнхөө дагуу шинтгэлийн угаал ба ариун сүнсний шинчиллээр аварсан юм а. Шинтгэлийн угаалыг гүйцэлдүүлсэн. Үүнд итгэсэн хүнд ариун сүнс орсон. Тэгээ шинэ амьтаа болгосон. Ингээд шинэ амьдралыг нь эхлүүлсэн. Энэ бол ариун сүнсний баптизм. Бид ингэж ариун сүнсээр баптизм хүртсэн. Гэхдээ үүнийг бид нэр ерөөсөө мэддэггүй. Ариун сүнсээр баптизм хүртсэн гэдгийг олон хүнд мэдэгдэх ёслол бол энэ баптизм хүртэх ёслол. Баптизм хүртэх ёслолын үеэр бүгдээрээ баптизм хүртсэн биз дээ. Энд чинь түүнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Та бүхэн түрүүн зөв гэж 3 удаа алгадашаа үздэй. Ариун сүнс одоо ингэж хамгаалж дотор маань ороод ирсэн байгаа. Гэхдээ та нар ариун сүнсийг хуулийн үйлсээр авсан уу эсвэл сонсоод итгэснээр авсан уу гэж гарсан те? Үйлс 2:38 дээр гим нүглээ уучлуулахын төлөө гим нүглээ уучлуул. Тэгвэл та нар ариун сүнсийг бэлгэн авах болно. Сонсоод итгэх хэрэгтэй гэсэн те. Юунд итгэх вэ? Бидний нүгэл хилэнцгийг 100% уучлсан, мөнхийн золилтыг гүйцэлдүүлсэн, нэг дор нэг мөсөн гүйцэлдүүлсэн, мөнхийн золилтыг гүйцэлдүүлсэн тэр үннийг сонсоод итгэвэл бид нар ариун сүнстэй болно. Гим нүглийг уучлсан ихэзэн дотор минь оршиж байна. Та мэдгүй байсан ч тань дотор байгаа. Коринт чуулганы яхан дүүс ариун сүнс ороод ирсэн байгааг мэдэхгүй явжсэн те. Та нарын бие бол Бурханаас өгөгдсөн доторчнд байдаг ариун сүнсний сүм гэдгийг та нар мэддэггүй юм уу гэсэн. Хэрвээ та мэддэггүй байсан бол энэ Библийн үгээр дамжуулан мэдхэд болно. 2 дугаар Тимот 1:11. 2 дугаар Тимот 1:14. 1장 14절입니다. 디모데후서 1장 14절. 2 дугаар Тимот 1:14. Хамт уншия. Чамд хариуцуулсан сайныг бидний дотор оршдог ариун сүнсээр хамгаал. Энэ хариуцуулсан сайн зүйл гэдэг чинь сайн мэдээ. Сайн мэдээг хамгаал гэж байна. Энэ сайн мэдээг бид нэр хамгаалахгүй бол диавол энэ сайн мэдээг өөрчилнө. Эсвэл энэ диавол сайн мэдээг бүрэн үгүй хийнэ. Бид нар хамгаалах хэрэгтэй. Бид сайн мэдээг хамгаалах хэрэгтэй. Сайн мэдээгээр ихэлсэн олон чуулганууд одоо диаволд эзлэгдээд ялагдаад нөгөө зөв сайн мэдээг тарааж ирсэн сүмүчин сайн мэдээг алдаад одоо хэлбэр төдийл юм болчихсон байгаа. Энэ үсгэлэнтэй сайн мэдээг бид хүн хамгаалах хэрэгтэй. Гэхдээ ингэж гарч ийн те. Бидний дотор оршдог ариун сүнсээр хамгаалаа гэж байна. Миний дотор ч гэсэн ариун сүнс байгаа. Энэ адилхан ариун сүнснүүд тийм ээ хамттай байж, нэгдмэл байж энэ чуулганыхаа ариун сүнстэй нэгдэж байгаа.
Бидний дотор оршдог ариун сүнсээр хамгаал гэж байна те. Ганцхан өөрийнхөө дотор байгаа ариун сүнсээр гээгүй. Бидний дотор оршдог ариун сүнсээр хамгаал гэж байна. Есүсийн нэрний утга бол аврал. Бас өөр нэр нь Иммануэль. Христ, Месиа, аврагч. Энд чинь зүгээр нэг тодорхойлолттой. Пастор гэдэг чинь тухайн хүний бас нэг тодорхойлолт. За Христ, Месиа гэдэг чинь тодорхойлол. За урд нь Есүс гэж байгаа. Энэ нь яг жинхэнэ нэр нь Есүс. За дахиад нэг нэр нь Иммануэль Христ. Харагтун нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж хүү төрүүлнэ. Чи түүнийг Иммануэль гэж нэрлэл. За өмнө нь Мариад чамд нэгэн хүү бий болно. Чи түүнийг Есүс хэмээн дууд. Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах болно. Тэгэхээр Есүс гэдэг нэрний утга нь аврал. Онгон бүсгүй хүүхэд олж хүү төрүүлэн түүнийг Иммануэль орчуулбал Бурхан бидэнтэй хамт гэж тэд нэрлэнэ гэсэн. Бурхан хамт байгаа. Тийм учраас God with us гэдэг Бурхан бидэнтэй хамт байгаа. За ийм утгатай тий. Матай 1:23 дээр харагтун онгон бүсгүй хүүхэд олж хүү төрүүлэн түүнийг Иммануэль орчуулбал Бурхан бидэнтэй хамт. Бидэнтэй хамт байгаа, надтай хамт байгаа. Иохан 14:16 дээр тэр нь та нартай үрд хамт байна. Бид нарыг аврагдах үед орж ирсэн ариун сүнс одоо бидний дотор байгаа энэ ариун сүнс мөнхийн девоч нь бид нарыг орон ортол биднээс салахгүй үрд бидэнтэй хамт байна. Энэ бол хэний хийх ёстой ажил байна? Одоо энэ бол Бурханы хийх ажил те. Бурхан өөрөө хамт байгаа. Бурхан өөрөө хизээч гарахгүй. Бид нар гар гисэн ч гарахгүй. За ихтэй. Ариун сүнс тамгалж ариун сүнс орж ирэх ажлыг Бурхан өөрөө хийдэг. Гэхдээ ариун сүнсээр одоо дүүр гэсэн те. За ариун сүнс орж ирээд өөрөө дүүрчдэг юм уу? Өөрөө дүүрэхгүй шүү дээ те. За энэ аяг байна. Энэ аяг байна. Дотор нь жоохон агаар байна те. Энэ агаарыг гаргахын тулд яах ёстой вэ? Дүүртэл нь усыг хэрэгтэй. Тэгэх юм бол дотор нь ямар ч агаар үлдэхгүй. Ингэх юм бол усаар дүүрнэ гэсэн үг те. Ариун сүнс дотор маань байхын хувьд бол байдаг. За уучлаарай. Аягтай ус асгачлаа. Өөндөр жоохон сонирн байна те би. Дотор маань ариун сүнс байхын хувьд бол байгаа. Гэхдээ ариун сүнс намайг бүрэн захирч гин үү? Ингэж захирахгүй байх юм бол миний бодол, миний төлөвлөгөө, миний дэргэд байгаа хүн эсвэл ертөнц намайг захирна. За хэн захирах вэ? 100% Бурханы төлөвлөгөө, Бурханы үсэл, Бурханы бодол, Бурханы удирдлага дотор та байгаа бол ариун сүнсээр дүүрэн явж гинэ гэсэн үг. Одоо энэ хүний өөрийнх нь хийх ёстой ажил яагаад вэ? Бид нэр авралаараа девочнд орно. Аврал бол 100% Бурханы хийж өгсөн Бурханы зөвхт байдал. Харин энэ ариун сүнсээр дүүрэх нь сүүлдээ шагналтай холбогдно. Ариун сүнс надаар дамжуулан ажилласан хэмжээгээр бид бүхэн Бурханы өмнө зогсоод сайн байна. Итгэмжтэй сайн зарц минь. Өөрийн бие надад өгсөнд баярлалаа гэд эзэн бидэнд шагналаа өгнө. Одоо би өөрөө энийг сонгоно. Миний өөрийгөө сонголт. Авралыг авахтаа хүн өөрөө сонгож авдаг. Аврагдсан дараа шагнал авах уу үгүй үдгээ би өөрөө сонгох хэрэгтэй. Ариун сүнсийг дотроо оруул, ариун сүнсээр өөрөө тамгалуул гэсэн байхгүй шүү дээ. Ариун сүнсийг Бурхан дотор мань оруулдаг, ариун сүнсийг Бурхан тамгалж өгдөг. Харин бид бүхэнд ариун сүнсээр дүүр гэсэн. Ариун сүнсээр дүүр.
이건 받고 안 받고는 Дүүрэн байх уу, дүүрэн биш байх уу гэдэг нь миний өөрийнхөө сонголт. Дахин хэлье. 말해서 내 삶을 주님이 인도하시고 Миний амьдралыг эзэн удирдахад би өөрийгөө 거룩한 эзэнд өргөх хэрэгтэй. Энэ бол ариун амьд дахил юм. Та нар өөрсдөө мийг бурхан тааламжтай амьд ариун дахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн гэсэн. Энэ чинь бурханд үйлчилж байгаа хэрэгэ. Бурханд үйлснэ гэж юу юм бэ? Бурханы хүсэл дуулууртай байж захирагдах тэр хүслийг нь биелүүлэх чинь бурханд үйлчилж байна гэсэн үг. 우리가 부모님을 Ээж авдаа бид нар ер нь яагаад үйлчилдэг вүлээ? 부모님의 뜻에 Ээж авийнхаа хүсэл, ээж авийнхаа бодол, ээж авийнхаа сэтгэл 그 말씀을 받들고 그 нийцүүлж түүнийг нь хүндэтгэн, түүнийг нь хийж 그게 부모님을 хүссэн зүйлийг нь хийж өгөх чинь ээж авдаа үйлчилж байна гэсэн үг. Бурхан тэгвэл үйлчлэх гэдэг чи юу юм бэ? Миний дотор байгаа 그 성령 ариун сүнсний хүсэл төлөвлөгөө, ариун сүнсний үг 내가 тэрэнд би дуулууртай байж үгийг нь хүлээн авч үгийнхэн дагуу үйлдэх нь бурханд үйлчилж байна гэсэн үг. Эзэнд үйлчилж байна гэсэн үг. Тийм баг үстэй. 이 성령 충만은 Ариун сүнсээр дүүрэн байна гэдэг чинь 마음이 성령의 능력에 ариун сүнсний хүч чадланд баригдаж амьдрахыг хэлж байгаа. 그게 뭐냐? За энэ 술 취함하고 энэ ариун сүнсээр дүүрэн байх чинь 이렇게 대비를 согтуурхтай, согтуу байхтай холбогдож байгаа. Дарсанд бүү согтур үүнд хэд самрал буй. 내 뜻대로 Согтуу хүн өөрийнхөө хүслээр амьдрдаггүй. 술 뜻대로 이게 내가 Архины хүслээр тийм ээ ярьж архины хүслээр үйлддэг штеп. 그 술에 Архин дэгэсэндээ үйлчилж яана гэсэн үг тийм ээ. 그러니까 Тийм учраас бүү согтуураа энэ нь хэд самрал 성령의 충만을 харин ариун сүнсээр дүүр. 성령의 Ариун сүнсний хүсэлд өөрийгөө даатгаж 완전히 이 энэ чуулган дотроо 생활도 가정 гэр бүл дотроо нийгэм дээрээ ажил дээрээ хаанч байсан 완전하게 бүрэн дүрэн зөв амьдрахыг хэлж байгаа. 그게 이제 성령의 Энэ чинь ариун сүнсээр дүүрэн байхыг хэлж байна. 이렇게 이 세상을 살도록 그렇게 Бурхан ингэж энэ дэлхий дээр амьдраасаа гэж хүсэж байгаа. За Библийн сургаалт үгс 16-гийн 9. 잠언 10년 Сургаалт үгс 16. 9. 함께 Хамт уншия. Хүн замаа зүрхэндээ төлөвлөгч түүний алхааг эзэн чиглүүлдэг. Энэ бол ариун сүнсний дүрэл. Хаашаа өдөртөн тийшээ даах хэрэгтэй. Миний төлөвлөгөө, Бурханы төлөвлөгөө таарж байгаа бол та төлөвлөгөөгөө зөв багаргасан байна гэсэн үг. Харин таны төлөвлөгөө Бурханы ямар нэгэн төлөвлөгөө хүслээс зөрвөл Бурхан эцсийн эцэс намайг зөв замаар, сайн замаар удирдахыг хүсдэг. Хүн замаа зүрхэндээ төлөвлөгч түүний алхааг эзэн чиглүүлдэг. 3-ыг хамт уншия. Үйлсээ эзэнд даатга. бодол санаа чинь биелнэ. Даатга. Тэгж байгаа үз. Дуулал номыг бичсэн бичээч эзэнд замаа даатга. Түүнд итгэж найд тэгвэл тэр биелүүлж өгнө. Энэ үнэн. Энэ бол ариун сүнсээр дүүрэн байдал. Дуулал 37-гийн 5. Дуулал 37-гийн 5. Хэн энэ үгийг хэлсний өдрөө харъя. Дуулал 37-гийн 5. 5. Дуулал 37-гийн 5 хамт уншия. Эзэнд замаа даатга. Түүнд итгэж найд тэгвэл тэр биелүүлж өгнө. Энэ үгийг хэн хэлсэн бэ? Давид. Тийм учраас Бурхан юу гэж хэлсэн бэ? Би Есийн хүү Давидыг олсон. Зүрх сэтгэлийн минь дагуух хүн. Бурханы сэтгэлтэй таардаг, Бурханы сэтгэлийн дагуух хүн. Бурхан зөв замаар хүнийг удирддаг. Энэ зөв замаар намайг удирдахт нь би дагаж эзэнд өөрийгөө даатгах хэрэгтэй. Эзэнд замаа даатгах, түүнд итгэж найд тэгвэл тэр биелүүлж өгнө.
За тэгэхээр 그리스도인은 올바른 신앙생활 Христэд итгэж хүн зөв итгэлээр амьдрахын тулд 성령의 충만을 ариун сүнсээр дүүрэх хэрэгтэй. 이 세상에서 어떤 곳에서는 성령의 충만을 받으면 막 Энэ дэлхийн тэмээ зарим газар ариун сүнсээр дүүрэх юм бол хайр хэлээр ярьдаг, зарим нь 체험을 하고 그렇다고 얘기를 하지만 ер бусын зүйлийг мэдэрдэг гэдэг. Гэхдээ тэр нь Библиэд ерөөсөө 성령의 충만은 авцалддаггүй. 그리스도인이 Библиэр ариун сүнсээр дүүрэх юм бол 정상적인 Христэд итгэгч хүн маш зөв хэвийн итгэлийн амьдралаар амьдрдаг гэж байгаа. Энэ чинь ариун сүнсээр дүүрэн байдлаа. 성령 세례와 성령 Ариун сүнсний баптизм, ариун сүнс орж ирэх нь Бурхны хийдэг ажил. 딱한 번 Энэ бол ерөөсөө ганц удаагийн хийлтээр дуусдаг. Харин энэ ариун сүнсээр дүүрэх нь байнга миний бодол надаас гарч ирнэ, ертөнцийн зүйл дотор маань орж ирнэ. Энэ ус одоо нэлээд дундарсан байна те. Энийг дүүрэхийн тулд яах ёстой вэ? Дээрэс нь ус нь штэ. 자꾸 부어 Ус байнга хийж явах хэрэгтэй те. 하나님의 뜻으로 Бид өхөн сэтгэлээ эзний хүслээр, эзний үгээр өөрийгөө дүүрэх хэрэгтэй. 어떤 뭐 이렇게 명상을 하고 그 Зарим нь ингээл 마음을 비우는 거라고 말합니다. бясалгаал сэтгэлээ хоосолдог тийм ээ. Тэр чинь биш шүү дээ. Итгэлийн амьдрал чинь өөрийгөө дүүргэх, сэтгэлээ Бурхны үгээр дүүргэх, Бурхны төлөвлөгөө, Бурхны хүсэл, Бурхны үгээр өөрийгөө байнга дүүргэж явах хэрэгтэй. 이건 반복적인 Энийг давтан байнга тууштай хийх хэрэгтэй. Ганц дүүрлээгээд 끝까지 байнга дүүрэн явна гэсэн үг биш. 이건 유동적 Энд чинь ингээ хөдөлж үүдэг, савлж үүдэг байхгүй юу? 결혼식은 한 번에 Хормын өсөлтийг хүн ганцхан удаа дэгтэй амьдралдаа тийм ээ. 날마다 Өдөр болгон хормын өсөлт хийдэг хүн байгаа юу? Ганцхан удаа дэгтэй. 결혼해서 Гэхдээ 부부가 함께 사는 건 평생 사는 хурмаа ээчэд насан турштай хосууд хамт амьдардаг. Ариун сүнс ганц удаа орж ирдэг. 성령에게 이끌려 Гэхдээ ариун сүнс нь өдөрдүүлээд амьдрах амьдрал насан туршид маань үргэлжлэх хэрэгтэй. 성령과 하나님의 영 Ариун сүнс орж ирсэн гэдэг чинь Бурхны сүнс, 하나가 되는 Бурхны сүнстэй миний сүнс нэг болсон гэсэн үг. Өдөр 16-гийн 아니 6장 Өдөр 26-гийн 17 дээр эзэнтэй нийснэн түүнтэй нэг сүнс болоо гэсэн үг гардаг тийм. 성령이 오신 것을 성령 인 Ариун сүнс орж ирэхийг ариун сүнс дотор орж ирлээ, тамгаллаа. Одоо ингээд ариун сүнс миний эзэн болж 그거는 평생 амьдрч байна. Насан туршид маань ингэж миний амьдралыг захирч, миний амьдралыг удирдах, миний амьдралыг авч явах хэрэгтэй. Энэ бол итгэлийн амьдрал юм аа. 말, 기, Итгэлийн амьдралын дөрвөн чухал зүйл юу вэ? Үг, залбирал, нөхөрлөл, сайн мэдээ тарах. Энэ дөрвийгөө сайн хийх чинь ариун сүнсээр удирдуулах, ариун сүнсээр дүүрэх. Энийг би өөрөө сонгох хэрэгтэй. 결심해야 Би өөрөө шийдэх хэрэгтэй. Би өөрөө Библийг уншия гэж шийдэх хэрэгтэй. Нөхөрлөлтөд очие гэж би өөрөө шийдэх хэрэгтэй. 나가는 겁니다. Сайн мэдээ тараа гэж би өөрөө шийдэх хэрэгтэй. 하는 겁니다. 그것이 바로 내 안에 성령을 계속 채워 Ингэх чинь дотороо байгаа ариун сүнсээ дүүрэн байлгаж байгаа хэрэг. Ариун сүнс чинь дүүрэн байна. Энийг би өөрөө хийх хэрэгтэй. Энийг би хийсэн хэмжээгээр эзний өмнө очиод шагналаа авна. 성령 세례 Ариун сүнсний баптизм, ариун сүнс орж ирэх. 내 차에 내 인생을 차라고 비유. За өөрийнхөө амьдралыг бүгдээрээ машинаар зөрлөе л та. Ингэж одоо ариун сүнс орж ирэх нь миний амьдралын машиныг ариун сүнс удирдна гэсэн үг. 때를 성령에게 Харин ариун сүнсээр дүүрэн байна гэдэг чинь жолоогоо ариун сүнсэнд атгуулахыг хэлж байгаа. Энэ чинь ариун сүнсээр дүүрэн явахыг хэлж байгаа. 그리고 자, тэгээд 성령 세례와 성령의 내주는 Ариун сүнс орж ирэх, ариун сүнсээр тамгалах гэдгийг би өөрөө мэддэг байсан. Гэхдээ Бурхан өөрөө тунгагсан. 명령 Харин ариун сүнсээр дүүрэн байхыг Бурхан тушаасан. 성령의 주 Харин сүнсээр дүүр, 끊임없이 받으라고 байнга дүүрэн бай гэж бидэнд бүр тушаасан. 이 성령의 세례와 성령의 Ариун сүнс орж ирэх, ариун сүнс тамгалах нь нэг удаагийнх. Харин ариун сүнсээр дүүрэн байх чинь ингэж савлгаатай байдаг, хөдөлж байдаг. Миний байгаа байдлаас шалтгаалаад хэмжээ нь дээшилж доошилдог. 성령의 충만을 이룰 수 Заримдаа бид нар ариун сүнсээр дүүрэн байж чадна. 있는 나를 주장하거나 세상 Заримдаа бүр алдаж чадна. Бүр ертөнцид баригдаад, ертөнцид автаад, ертөнцийн хүн шиг болчих тохиолдол бас байна. 그랬을 때는 성령의 충만을 그러니까 이룰 Тэр үед ариун сүнсийн дүүрэн байдал алдагдана. Тэр үед ариун сүнс алга болчихно гэсэн үг үгүй шүү дээ. Байсан эвээрээ байна. Ариун сүнс харин шанална. 성령은 Ариун сүнс байгаа хэрнээ 성령의 충만을 ариун сүнсээр дүүрэн байхгүй махбоддоо ялагдаад амьдраад байх юм бол бид нэр хэвийн итгэлийн амьдралаар амьдрч чадахгүй. 성령이 충만하지 못 Ариун сүнсээр дүүрэн байж чадахгүй байгаа Христэд итгэгч хүн махбодын хүсэл, махбодын тачаал ертөнцийн 정상적인 신앙생활이 안 돼. зүйлд хүлэгдээд хэвийн итгэлээр амьдрч чадахгүй. 자,
Аврагдаагүй үйл итгэгч хүмүүс ариун сүнсний өмнө хийдэг хоёр том гэмнүгэл байгаа. Эхнийх нь ариун сүнсийг эсэргүүцэх. Ариун сүнсний эсрэг гэмнүгэл энэ үед бас ирэх үед хизээч уучлагдахгүй. Ариун сүнсний эсрэг гэмнүгэл чинь ариун сүнс олон нотлохыг үзүүлдэг, итгэх олон боломжийг олгодог, харин эцэг хүртэл үнээс нь татгалзаж үүнийг нь хүлээж авахгүй байхыг хэлж байгаа. Энэ чинь ариун сүнсийг эсэргүүцэж байгаа гэмнүгэл. За түүнээс том гэмнүгэл нь үйл итгэж хүмүүсийн хийдэг том гэмнүгэл нь ариун сүнсийг доромжлох. Ариун сүнсийг доромжлох гэдэг нь юу гэсэн үг вэ? Сайн мэдээ тарах энэ ажилд саад их эсэргүүцэх. Энэ чинь ариун сүнсийг доромжлох гэмнүгэл. Хүний бүх гэмнүгэл бүх эсэргүүцэл уучлагдана. Гэхдээ ариун сүнсний эсрэг ариун сүнсийг доромжилж байгаа гэмнүгэл уучлагдахгүй гэсэн. За энэ хүн ганцаараа итгэхгүй байгаад зогсохгүй. Хүмүүсийг итгэхэд цаад болох, сайн мэдээ тараах ажилд төв учруулах, байнга довтлох. Ингэж ариун сүнсийг доромжлох гэмнүгэл ёс суртахууны гэмнүгэлтэй бүр харьцуулшгүй том гэмнүгэл. Энэ бол түүнийг там руу оруулах гэмнүгэл учраас хизээч уучлагдахгүй гэсэн. За Марк 3:28-ыг харъя. Марк 3:3 29절입니다. 마가복음 3장 29절. Марк 3:28-29 хамт уншия. Үннээр би та нарт хэлье. Хүний хөвгүүдийн нүгэл тэдний доромжлох, гүтгэлэг бүгд уучлагдана. Харин ариун сүнсийг доромжлогч хинч хизээч уучлагдахгүй бөгөөд мөнх нүглийн гэмтэн болно гэв. Бид нарын сайн мэдээг тарааж сайн мэдээг тарааж байхад үнийг эсэргүүцдэг санд болдог хүмүүс хизээч уучлагдахгүй мөнх нүглийн гэмтэн болно гэж байна. Тэр хүмүүс яагаад тэгээд байдаг юм бол одоо бүү мэд. Түүний дараа за аврагдсан Христэд итгэж хүний хийдэг гэмнүгэл байгаа. Эхнийх нь ариун сүнсийг хуурдаг гэмнүгэл. За Анания Сафир хоёр ариун сүнсийг хуурсан. Зүрхч нь яагаад сатанд автаж чи газрынхаа өртгөөс нүн ариун сүнсэнд худал хэлв. Чи хүнд биш харин бурханд худал хэллээ гэсэн. Махуудынхоо эд хөрөнгөнд яллагдах, энэ ертөнцийн уруу татлаханд яллагдах, ингээд шудраг бас итгэлээр амьдрч чадахгүй байгаа гэмнүгэл чинь ариун сүнсийг хуурж байгаа гэмнүгэл. За аврагцсан хүн дотор сатан орж ажиллахгүй юу? Ажиллана шүү дээ, ажилдаг. Анания зүрх чинь яагаад сатанд автсан бэ гэсэн. Ариун сүнсээр энэ хүн дүүрэн байгаагүй. Ариун сүнсээ бүр хоосолцсон байсан. Ариун сүнс байхын үед байсан гэхдээ ариун сүнсэндээ худлаа ирсэн. Ариун сүнсийг хуурдаг гэмнүгэл байдаг гэдгийг мэд хэрэгтэй. За хоёр дахь нь ариун сүнсийг битгий гомдоо гэсэн. Ариун сүнсийг бүү гомдоо гэсэн. Эфес 4:30 дээр Бурхны ариун сүнсийг бүү гомдоо. Бурхны ариун сүнсийг бүү гомдоо. За тэгвэл яах нь ариун сүнсийг гомдоох гэмнүгэл юм бэ? Гэмнүгэл хийж амьдрах чинь ариун сүнс хойж явахгүй л тээ. За нэг хүүхэд энэ дэлхийдэр муухай мигээд зүв бус юм хийгээ явах юм бол ээж аав нь шанал нь үстэй. Одоо ингээ болооч тээ. Ингээл гудаг яг үнтэй адилхан бурхныг гомдоодаг, бурхныг шаналгадаг гэмнүгэл. Энэ чинь ариун сүнсийг гомдоож байгаа гэмнүгэл юм аа. Махбодоо дагаж амьдрах юм уу? ертөнцийг дагаж амьдрах юм уу? За гурав дахь нь ариун сүнсийг бөхөөдөг гэмнүгэл байгаа. 1-р Тесалоник 5:19 дээр сүнсийг бүү бөхөө гэсэн гардаг. Сүнсийг бүү бөхөө. Ариун сүнс
ингэж хийх ёстой гэдгийг мэдж байгаа хэрнээ би хийхгүй, би явахгүй. Би надад чи хийхгүй гэд 성령의 어떤 ариун сүнснийхээ хүсэл, ариун сүнснийхээ хүсэж байгаа ямиг зүгээр 그냥 дарж хаяад 그래서 성령을 소멸치 дарж хаяхыг хэлж байгаа. Тэгэхээр энэ сүнсийг бүү бөхөө гэж байгаа энэ үг англиар put off do not put off гэсэн үг. 뭐를 the fire of the Holy Spirit 성령의 불길 Ариун сүнсний галыг бүү унтраа. Ариун сүнс ингээл хийх гээд байдаг. Ариун сүнс дотроос нь хийлтаа гэж дөрүлзэн асж явахт нь дээрэс нь ус асахыг хэлж байгаа. Энэ чинь ариун сүнсийг бөхөөж гэнэ гэсэн үг. Бөхөх гин нүгэл. 이거는 왜 그러냐 육신으로 Яагаад хүн ингэж үгэ? Махбодороо дүүрэх үед, ертөнцөөр дүүрэх үед 그 성령이 하려는 그 일을 무시 ариун сүнсний хий гэж байгаа зүйлийг ертөнцөөр дүүрэн байх үед 희생을 싫어 дургуйцдаг. Яагаад вэ? Зоох дургу болохоор. ертөнцөд дуртай болохоор. 교회당을 Жишээлх юм бол 그 일을 одоо чуулганы барилгын ажил хийж байлаа. Тэр үед нь 네 형편이나 정도에 чиний байгаа байдал 네가 양심적으로 이 정도를 자, 해야 지- 된다 нэг- 하는 것을 성령이 가르쳐 주셔요. чи нэг иймэрхүү хэмжээнд хийх хэрэгтэй гэдэг ариун сүнс дотроос нь заадаг. 그거는 성령 충만한 거예요. Энэ хүн ариун сүнсээр дүүрэн байна гэсэн үг. За тэгэхэд дургу байна гэж чадахгүй гэж хийдэггүй. 그래가지고 이 성령이 어떤 그 본인이 해야 될 тэгэд 아리운 소스. 원하는 것을 그렇게 Ариун сүнснийхээ хийхийг хүсэж байгаа хүсэл эрмэлзлийг нь 그것이 унтраахыг хэлж байгаа. Энэ чинь ариун сүнсийг бөхөөж гинэ гэсэн үг. 성령을 소멸하는. Ариун сүнсийг бүү бөхөө гэсэн. 오늘은 자, 오늘들 성령에 대해서 Ариун сүнсний талаар 액기스로 간단하게만 маш товчхон 배워. сурч үзлээ. 구약 시대에 Хуучин гэрээний үед 하나님의 신이 Бурхны сүнс явдаг байсан. 성령께서 아리운 소스. 창조하실 때 Сансар өгтөргөө тэнгэр газрыг бүтээхэд хамт байсан. 이제 모든 일에 삼위일체 하나님이 구약 Бүх зүйлд энэ гурвлаар оршиж бурхан хамт байсан. Хуучин гэрээний үед байсан, шинэ гэрээний үед байсан. Эцэг бурхан, ариун сүнс бурхан, хүү бурхан хамт байсан. Одоо ч гэсэн энэ ариун сүнс хамт байгаа. 나와 함께 Ариун сүнсний үе надтай хамт байгаа, бидэнтэй хамт байгаа. 나에게 인을 치시 Тэхийн тулд надтай хамт байхын тулд намайг хамгаалж дотор маань орж ирж 성령의 충만을 받으라고 тэгээд намайг одоо ариун сүнсээр дүүрэн бай гэж байна. Одоо бид хүн өөрөөсөө шидэж, өөрөөсөө сонгож, 그렇게 내 자신을 성령에게 өөрөөсөө ариун сүнсэндээ өргөж, 거룩한 산제 ариун амьд дахил болгож, ариун сүнсэндээ өргөх хэрэгтэй. Тийм учраас ариун сүнсээр дүүр гэсэн байна. 기도하겠습니다. Залбирцгаая. 하나님 아버지 감사합니다. Бурхан аав минь баярлалаа. 성령께서 우리 가운데 거하시고 Ариун сүнс бидний дотор байж, биднийг удирдах, 내 안에도 계시고 миний доторч байж, 나의 모든 миний бүх зүйлийг 성령에게 맡기라 하시고 өөрийнхөө бүх зүйлийг ариун сүнсэнд дадаг гэсэн. 그런 성령의 충만 Бид ингэж 신앙 ариун сүнсээр дүүрч итгэлээр амьдрахад та бидэнд туслаарай. 예수 Есүсийн нэрээр гун залбирлаа. Амен. 아멘.